улсын хэмжээнд унаад боссон салбар гэх юм бол энэ газар тариалангийн асуудал л да. Сүүлийн төр засгаас нэлээ зоригтой алхам хийж босгосон одоо тийм салбар 2003 оны улсын их хурлын 29-р тогтоолоор төрөөс хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогыг батлаад ногоон хувьсгал атрын хаян гэдэг янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд тэрний үр дүнд өнөөдөр нийт гурлан хэрэгцээний 100%-ийг одоо хангадаг болсон байна. Энэ бол үнэхээр том алхам байсан гэж 53.7% хүнсний бусад одоо ногооны чиглэлийн хангамж дотооддоо хангагдах боломжтой болсон гэдэг чинь бас том үзүүлэлтээ. Тэгээд энэ өрхийн тариалан эрхэлж байгаа орлогын их үүсвэрн тэр өрхийн тариалангаар явж байгаа хүнсний ногоо тариалж байгаа улсуудын хувьд ялангуяа төвийн районуудаар их байна. Тэгээд энэ арга хэмжээ бол төвийн районуудын яг тэмд одоо аж ахуй эрхэлж байгаа энэ төрлийн хүмүүсүүд бол нэлээ сайн одоо зүйл бол тусна л да. Тэд нарыг дэмжсэн тийм одоо дэмжлэг болно гэж. Бид нарыг ерөөсөө энэ хөдөө орон нутгаар ажиллахдаа ялангуяа энэ алслагдсан аймагуд Баян үлгээ, Ховд, Ус тэгээд Завхан, Говалтай гэдэг ингээд за бусдад энэ зүүн талч байгаа бах энэ алслагдсан аймагуд төр ганц ярьдаг асуудал ерөөсөө энэ гурлын татварыг л одоо нэмүүлж болохгүй шүү л гэж яриад байдаг. Өнөөдрийн танилцуулгаас гарахад нэмэхгүй байгаа гэсэн одоо тийм хариултыг сая бас өгч байна. За хэвлэл мэдээлэл янз бүрийн одоо мессеж яваад хүмүүс их эргэлзэж байгаа юм байна. Тийм учраас энэ холбогдох байгууллага, холбогдох хариуцж байгаа ажлаа явуулж байгаа хүмүүс бүр нэрийг хэлж байгаа тэр бомтуудаар оржиж байгаа гурил тийм одоо татваргүй ялангуяа тэр баруун тав аймгийн гурилын бүтээгдэхүүний асуудал ялангуяа гурилын асуудал татвар нэмэгдэхгүй байгаа шүү гэдгийг бүр аль биесээр нэг хэлж өгөөч гэдэг хүсэх байна л да. Тэгээд тэр нэмэгдэж байгаа юу гэдгийг асууж яах гэж бодоод нэг хариулаад өгөөч гэж. Баярлалаа. За жишээ гишүүний асуултанд хариулъя. За яг хуучин хуулийн үйлчлэл баруун тав аймаг дээр үйлчлэн Баян үлгийн аймгийн Цагаан нуурын бомб, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арц Суур, Говалтай аймгийн Бургастай бомбтуудаар гурил импортлсон бол 4 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд 5% импортын гайлын татвар төлнө гэсэн яг хуучнаараа энэ томьёолтыг оруулж ирж байгаа. За төмөс хүнсний ногооны үйлдвэрлэгчдийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд бол бас зөвхөн төвийн орон гэхгүй бас баруун аймагуудад одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тодорхой жишээ хэлэх юм бол Ховд аймгийн Буянд, Ховд сумын хооронд бол одоо тэнд амьдардаг ногоочдыг дэмжиж услахааны тийм далангийн системийг 2-3 он дамжуулж нэлээд Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч нэлээд том хөрөнгө оруулалт хийж байгаа. За үүнийг бас дараагийн аймагуудад одоо үе шаттайгаар цааш нь хөгжүүлэх болно. За баярлалаа.